Одоо наста гоё өдөр болж байна. Ямар ч өглөөрөө цайгаа хийж идэв та. Өнөөний шартан жоохон дургу. Шарыг нь бүгдийг хийдэг юм аа. 4 өнд өгөөлөө 2 шаттай 2 шаргоо. Шарчоогоос холстрий ихтэй. Яа. За энэ дээр тогоо асаагаад эндээс 110 вольтын тогийг гаргаад сонсогчтой холбоод сонсч асаалаж байна. За өглөөний цайгаа уучлаа. Өнөөдөр гадаа айгүй нартай гоё өдөр байна. Гэтэ дотор жаахан гуригтай байна. Ягаад гэхээр өглөө босоод ирсэн чинь хөрөнгөний байж нэлээд савлаад нэлээд алдаглалсан байна. Сарынхаа цалинг алдсан байна. Жоохон тийм байна. Гэтэ зүгээрээ сар гарнаа. Заяа. Та нарыг хөрөнгөний бирж бас сонирхож байгаараа байнга биш ч гэсэн сонирхоод хөрөнгө оруулалт хийгээд байвал ирээдүйд заавал амжилт төрнө л гэж боддог шүү. За өнөөдөр гоё өнцгөөс гоё бичлэг хий гэсэн санаа байна. Тэгээд гадаа хэр хүтэн байгаа бол яах нь басаа мэдэхгүй байна. Замарсан гадаа гарч ажилдаа орё доо. 그래. 해보시죠. 바다자와 스타일이다. За энэ дээр 1-р position 1 2 3 4 5 6 7 8 гэдэг байхгүй. 1-р position дээр байгаа машиныг толтон өргөөд энэний доор угаасаа машин багтахгүй. Энд дээр том машин орсон болохоор эдгээр ингээ өдөртөө өргөөд энийг толтон өргөж жагаад энэ дээр дээдлийг нэг ихлээ ачна. Дээдлийг ачингуудаа тэгээд доотлогоо илэг ачна. Сайн байн харж хянаар байхгүй. Эстэнд байгаа шүү. Сянгалтай өргөчлөө. За ингэж яагаад энэ дээр дараач биш ашнаа. Хамгийн томьёогоо энэ дээр тэгээ хамгийн ард ачна. Тэгэхээр дундаж машинуудаа энэ дээр ингээ ачиж. За энэс эхлээ ачнаа.
За энэ хөө дундаж машиныг бол 3 дууг нэг хангалттай байдیں۔ Бас юунууд нь хэмжээ заасан. Даацынхаа хэмжээ заасан. Гэж байгаа. Тэгээд энэ даацаа үзэх 3 бол хангалттай. Тэгээд хоёр талд нь дэгээдэд энийгээ ингээд хангалттай. Дараа нь бол энийгээ хийж хангалаа бууж агаад бүгдийн амарсан хийж агаад тэгээд хангалаа. Тэгвэл амар байд. Нэг нэгээр нь хийснээс нэг нэгээр нь хийчих болно л та. Ийм төмөрөд байхгүй кранк бар гэдэг. Энэгээр одоо шанглаа авчих гэсэн үг. Энэ нэг ингээ буцаатаа чангалах хэрэгтэй нэг оноо энэ хийгдсэн. Заримдаа ч урт машинад байвал энэ хооронд чи бүр нэг 2 хороо өрөхгүй зайтай л ачдаг шүү дээ. Тэр хангалттай багтаж байгаа болохоор тэгэж шаардлага байсан гэл дээ. Ортынхаагаар амар тэр харсан камерад харсан бол ортынхаагаа амар шахаж байсан. Тэгвэл зүгээрээ оролтоогоос мөргөлдөх юм байхгүй. Тэгээд хамгийн гол нь энэ хоёрд бол хангалттай зай үлдэх хэрэгтэй. Ягаад тэгэхээр энийг дэш өргөдөг байхгүй. Тэнгуут энэ хоёр зай нь ойрхон болоод би энийгээ цохих магадлал хамгийн өндөртэй. Хийж чангалаад хэрэггүй тэгээд яг гой тааруулаад чагал. За энэ ажил энийг харуулъя. Аваг нь ингэж хангах хэрэгтэй байхгүй. Гэвч буцагдаад юу гэдэг вэ чи? Манай эдрээ ивдэрсэн. Энэ насаач. Энэ нэг гараараа л чангал гэдэг юм байлээ. Нэг гараараа чангалах их тэгэхээр чангалч. Тэгэхээр чангалчвал уяагаа гинтэй. За дээдлийн машинууд бэлэн боллоо. За одоо энэ үеийн яд дээдлийн машин бэлэн боллоо.
ачаа дуслаа. Өнөөдөр өглөө ачаа гэснээр зүг болжээ. Өнөөдөр өстө гоё өдөр. Жоо хөлсөж байгаа дулаацлаа. Би ч айгуу дулаан хоттой явж байгаа. Чи айгуу хоттой бороо засна хамгаалтай. Нэр нэг юм харуулж буцаа харуулж байгаас те ажил хийж байгаа юм чи. Хоттой гоё юм уу жинсэн удаад явсан Костгоос. Би бот харагч нэг гоё. Ийм Timberland-ийн ботл авсан. Timberland Pro гэдэг. Энэ нөгөө дүүний хамгаалалттай. Автоо хоншоор нөгөө төмөр хамгаалалттай safety boots гэдэг. Энэ ингээд надад аягүй таалагдж байгаа. Яалчгүй бүр Timberland-аас мөнгө авах гэсэн сурчлагаар санагдчихлаа. Нөгөө яг ийм ажил хийж байгаа үед ч одоо тэдгээр аягүй халтаргаатай. Тэр дээгүүр чи айгүй халтаргаатай дандаа мөс цастай. Тийм үед баргийн гол халтгаад байдаг байхгүй. Тэгсэн чинь энэ бол өстой сайн юм байлээ. Бараг халтрахгүй тэгээд их тухтай удаан үсээ аваад хөл холохгүй, чиг татахгүй. Айгүй хаппи байгаа. Чанастай гол хувцс. Бол ялчгүй ялгаатай байлээ шүү унахаа. Яасан бэ гэхээр энийг өргөөгүй байсан чинь хаалган онгодгүй. Тэрийг тооцоолоогүй явсан байна. Ингээ бокс чинь энэ хаалган толоод онгоодгүй. Тэгээ өхрөж байгаа жоохон өргөчлөө. Зя. Тэгээ бүгдийг нь очиж байгаа нэг гэсэн юм ээ. Хоёнаа. Одоо энийг очнаа. Энэ арайж чинь хамгийн томыг наачгаа. Энэ тал амар ойрхон өнгөрч байгаа хоёр. Тэр талаа бол харах баримжааг болохоор би энэ талдаа албаар ойрхон өнгөртөө. Энэ талдаа ойрхон өнгөрөөд тэгээд хоёрдугаар нэг хаваад ихэд ингээд хааз тоормос хоёроо ингээд нэг нь хаазан дээр нэг хөлөө ингээд тоормосон дээр гიშгдэг. Тэгээ яг зэрэг үддээ явахгүй бол хаазаа гიშгэ тоормос ангийн гэвэл ийм уруу газар, халтаргаатай газар айгаа асуудалтай байдаг. Тэндээ эйгүү байж тэгээд яваадахаас сурд юм даа. Йоо. Шинэ машин болохоор ингээд аврах камер ажилтгүй юм аа. За боо шалгадаад болохоор яах вэ?
За багтахгүй да. Албаар энэ рүү гашгцсан болохоор ийшээ бол гарч болохоор эсвэл хойтлын алга гайгаар хойтлын алгаараа гараа да. Жижиг зайтай машинд бол том бийтэй хүмүүс хэцүү шүү. Энэ сайхан том машин байна. Би жижигхэн бийтэй энэ тийм болох асуудалгүй. Тэр чинь баг бүж юм чихгүй. Ой, уян дээр зогссон шүү. Ингэж л хөштэй. За охроо дахиад явах ухарж болох юм байна. Гол нь энэ уяа. Нэг уяанда зогссон. Уяа гаргаад жоохон ухрах юм байна. Хэд ойрхон байж бас болохгүй. Ягаад тэр энэ ингээд доошоо болохоо энэ хоёр чинь хоорондоо ингээд ойрчтэй. Тэгээ жоохон ухарч болохоор юм байна. Гутлын уяа найж болох хаана гэх. За зуртан ч гэсэн болохоор юм шиг байна. Шинэ машиныг бас олохгүй юм шиг л орохгүй бол. Тэгэхээр очиод зарвалжаас өмнө угаасаа тэвэлтийн дараа дахиад угаад бэлэн байлээ. Бүтэн галганд оруулаад зарддаг юм байлээ. За. За зэвх хот болох байх. Тэгэхээр арчаас болохгүй. Заван болгоомжтой болохгүй л. Доотлон ойрхон байгааз. За хаас ойрхон болчихжээ. Одоо энийг доошлуулахаар тулах гээд байт юм. За жоохон доошлуулаа үзье да. Арай л ойртчлаа. За. Жоохон өршлөлөө да. Уяага гаргачаад ингэж өршлөлч та. Эмрээс гаргамааргүй шүү. Угаасаа итгэх ойрхон байвал. Жоохон хөдөлж л байгаа л да. Чи хоорондоо амарчин дээр байгаа болохоор. За. Энэ машины мэдээлэл байна. За энэ хөөд уяагаад арахгүй байгаа. Marlon says my buddy's sister remembers Kurt Cobain standing. За хойлоо алга онгох боловс. Энэ хаалгаар гарч болно. Оо гэсэн чинь энэ тэр баганд тулаад байна. За. Хойлоо алга онгоолж байгаа юм баг. Их юм. Заримдаа ч юм уу хойлоо алга онгохгүй бүгд тэр хаалгаар багажны хаалгаар орох тохиолдол байна. Тэнд машин байгаа юм. За одоо хангалттай болжээ. За дугаануудаа яа. За одоо нэг машин.
За нэг асуудал гарсан. Асуудал гэж дээ. Нэг засах зүйл гарлаа. Юу гэхээр бидний доошлуулсан чинь тэр дээр тэр баг нь ингээд тулаад байх юм. Тэгэхээр чи айгүй өндөр болчихлоо гэсэн үг. Доошлуулж болохгүй. Тэгэхээр энэ машиныг эргүүлээд ухраагаа тавьчвал өндөр хэсэг нь тийшээ ороод хамар нь тэр талдаа гарчаад айгүй байх гэж бодож байна. За нэг ажил нэмэгдлээ шүү. Би яагаад ингэ зарвийн урагшаага, зарвийн хойшоогоо ингэ харуулад байгаа юм гэхээр одоо ингэ өндөр аягүй чухал. Замд ингэ гүүрнүүд их байгаа. Намхан гүүрнүүд. Тэнгуү чи одоо тэр бол ойлгомжтой те уртлаар начих гоод болохгүй. Энийг энд бас хамгийн өндөр цэг нь энэ дээр байдаг байхгүй. Тийм болохоор энийг урагш нь ачаад энийг агшуулаад ухраагаа ачих юм бол тэр бүксийнхээ өндөр хэсэг тэн дээр гараад бүр өндөр болчихно гэсэн. Энэ бас ялгаагүй. Тийм болохоор энэ хоёрыг урагш ачаад тэрийг яг уртаар ачаад тэгвэл бас тэндээс өндөрлөг байж болохгүй гих мэтлэн тэгээд урагшаа хойшоог нь тааруулаад энэ бас ялгаагүй. Ийшээ яж тэрэндээ ингээд навхан болж байгаа. Өндөрөөс тооцоолно. За эдгээр болохоор яг SUV буюу дунд гарын джипнүүд болохоор ингээд хамгийн амархан гэсэн үг ерөнхийдөө. Ачхад амархан тэгээд нэг өргөн биш, нэг нарийнхан биш. Тэгээд энэ удаа гэхдээ 2 3 жоохон том болохоор тэр ялангуяа нэлээд том болохоор тэгээд том машин дарсан болохоор өндөр жоохон тийм байна. За тэгээд заримдаа ч бүр навхан машинууд бас жоохон ачаад хэцүү. За эсвэл бага ирээвэр хороо машинууд бол хамгийн асуудалтай. Нэлээд жоохон дотоод тооцоо бодно. Тэгээд хоёрдугаарт буулах газрууд нь өөр байвал тэгээд за энийг уг нь ингээд буулах дараалал уг нь ачмаар байдаг. Гэтэл зарим нь ингээд өндөр мөндөр таарахгүй болохоор яалчгүй төрүүлж буух машинаа энд нь ачдаг ч юм уу нэг тийм тохиолдол байна. Тэгээд буулгаж байгаа дахиж чад. Тэр бол хамгийн асуудалтай. Дараалал нь ачвал ингээд буулгаа авчвал хамгийн амар яг. Нааш эрэхтэй яг тэгсэн шүү дээ. За одоо бол энд бол ерөнхийдөө нэг газраас ачаад тэрийг нэг өөр газраас авсан. Эдрийг нэг газраас ачаад нэг газар буулгах юм. Тэгээд тийм болохоор хамгийн амархан. За тэгээд тэрийг солио доо. За энийг буцааж эргүүлж ачих боллоо. Яагаад тэгэхээр энийг эргүүлээгүй намхан болсон ч гэсэн ялгаагүй байна. Яагаад тэгэхээр энэ хэсэг хамаагүй өндөр болчихж байгаа юм. Тэгэхээр тэрийг намсгаагүй угаасаа ялгаагүй. Энэ бол нэлээд өндөр болчлоо. Тооцоосоос нэлээд том машин байна. F150 уг нь. Эсвэл энэ хоёр машин жоохон өндөр машин таарад тэгчүү нэлээд өндөр болчлоо. Биш яг жоохон ухраасан бол арай өөр байхсан баг. За яг гэхдээ зам нэг гүр байхгүй болохоор гайгүй хаа байж бол хамгийн анхан дээр нэгээл явъя. гэж бодлоо. За тэгээд эдрийг ингээ бүгдийг түүч хэрэгтэй. Төгжгүй бол ий чи ингээд хайдравлик ингээд буюу аюу төвтэй гидр ингээд өөр хүчин дээр байгаа болохоор монслоо тэр нь алдаад угаасаа доошлоод доотлохоо машинуудыг гимтэх аюултай. Эдрийг хийхгүй орхвол маш аюултай. Тийм болохоор эдрийг хийхийг харуулъя гэж бодлоо. За ингээ хийгээд үгүй яг энэ бүжо төмөрний энэ байгаа байхгүй. Энийхээ доор хийгээд 1 2 3 4 5 5 нөгөөт нь бас 5 дээр нэг гэсэн үг. За энийг аваад 1 2 3 4 5 энэ нэг тэмдэглэгээний нэг бүгд байхгүй. Эдээсээ тоолж авчихсан. За за одоо тэгээд доош нь олгоод төгжин гэсэн үг. За хэр зэвэлцэн харъя. За энд нэг юм энэ сонгийн намхан хэсэгтэй нэг 4 хороо 5 хороо зэвэлцсэн байна. За энэ бол хангалттай юм байна. За ингээд 1 2 3 лангийн төгж хэрэгтэй. За тэгээд энэ хэсгийг шалгая. Энэ хэсэг ингээ бас нэг 4 хороо гарамтай 4 5 хороо багт болж байна. За энэ хэсгийг бол доошлоогүй угаасаа нэг ялгаа байхгүй болохоор энд нь төгжжээ. Энэ төгжээг нь аваад хоёулын төгж адилхан төгж хэрэгтэй. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 буюу энэ цэгнээс 1 2 3 дээр гэсэн. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 дээр хич. Нэг болохоор
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 дээр хийлээ. За тэгээ уртлыг төгжсөн. Одоо энэ хойтлыг төгжнэ. За энэ цэг байх хэвээр. Энэ цэг нь харагдахгүй. Энэс толч. 1 2 3 4 5 6 7 8 9 10 энд байгаа юм шүү. Эндээс 1 2 3 4 5 6 дахь нөхөнд ичээ. За. Энийг болохоор эндээс 1 2 дахь нөхөнд хийчихье. За энтлийг нь бас яг адилхан нөхөнд хийхгүй бол далична. Нөхрүүд нь харагдах байж. Тэгээ хоёрдугаарт жоохон өөрөх хэрэгтэй байна. За хамаагүй өргөл тэр чинь өргөд чинь. Хоёр дахь нөх хаана. За 1 2 дахь нөх. Энэ болохоор 5 дахь нөх хэлв. Нэг 2 3 4 5 мөн 7 илүү. Мартсан шүү дээ. Нэг 2 3 4 5 6 юм шүү дээ. Энд 1 2 3 4 5 6. За. За артлыг нь доржуулаад. Эдгээр нь бас ингээд ороод тоотой ингээд. Одоо жишээ нь эдгээр тоо харагдаж байна уу юу? Тэнд дардаа 7 гэж бод. 7-г буулгахын тулд энийг татнаа гэсэн үг. Татвал доошоо төлхөл дэшээ гэсэн үг. За энэ доошлоод ингээд төгжээн дээр хийшлээ гэсэн үг. За. За энийг өргөсөн ойрчиг байгаа дахиж шалгана. За гайг байна. За ингээ бүгд төгжигдсэн гэсэн үг. Тийм болохоор одоо өндрөө шалгаад тэгээд явъя да. За ингээ шүрхэхгүй хэсэг дээр нь хэмжээ 14.5 буюу 4.4 м гэсэн үг. За энэ дээр хийдэ. Энэ л арай авах юм шиг байна. Энэ л 14 хавцаа авах юм байна. За хамгийн өндөр хэсэг нь энэ байгаа шүү дээ. Энэ хэсгийг л зөндөө энэ чөргөж байна. Налуу болоос эдийн хэмжин. Яг параллел барьж аваад. За энэ чөрөхгүй байна. 4.5 м, 4.6 бараг 6 юу. 4.5 гарантай юм байна. Юу 14 11. Дөрөвний 5 болгочвол их гөрөд 4.5 гөрөд их байгаад байт юм аа. 4.5 болгохын тулд болгочоор ах юм.
За тэр машин 1 2 3 4 5 6 7 машин очоод гарч байна. Яа би фишинг хөдөлөө. За одоо өндөр бол яг окей. Яг өндөр окей. За тэгээд энэ хэрэгэлтэй энэ аяга ойрхон байгааз энэ хэсэг. Энийг одоо нэг эргээд тэгээд тэрний толгоноо гайгүй байна уу гэж шалгачаад тэг гайгүй бол явъя. Гараас авна. Гараас авч тэгээ явъя да. За зөнөөдөө тэгээд ачих гэж нэлээд цаг алдчихлаа. Тэгээд ялангуяа бичлэг хийхээр би ч өөрөө удаан хүн дээрээс нь тэгээд бичлэг хийхээр айгүй их цаг ордог юм байна. Тэгээд заавал нэг олон хүн үзүүлэх гэж бичлэг хийж байгаа юм биш л дээ. Тэгтээ хүн үзэхгүй бол бас жоохон оронгүй хаа. За үзсэн ч гэсэн зөвхөн хүн үзсэн ч гэсэн зөвхөн үзэж байгаа хүмүүс нь бас комент бичвэл бас оромтой л байх бах та гэж бодож байна. Тэгвэл бас хэн цаг хугацаагаар зарцууллаа шүү. За сайхан өдрөө замдаа гаръя да. Сайн сэрэлээ орхон байгаа юм байна да. Эндээс орхон байна. Жохоо урсуулж байгаа дахиж хэмж үзсээс. Аа мөн зайсаа жохоо урсаад үзье та. Сэний хэсэг хамгийн авах хэсэг юм байна да. Жаахан авчихсан юм да. За ийм их хэрэглэн дээр явах. За ийшээгээ нийлээ илүү гарсан байна гэхдээ энэ дээрээ бол ямарсан хөрөхгүй шүү байна. За зэнийг бариулыг хөргөчөн гэсэн чинь гайгүй байна. За өндрөө дахиж нэг хэмжиж аваад тэгээ явъя да. 15 бараг 15 фит боллоо 4 м 57 м гэсэн. Энийг ийм өндөр болох юм ийдсэнгүй л дээ. Энийг мэдсэн бол энийг энэ доор очиад тэгсэн бол тэгээ энэ дээр ингээ хоёрыг атсан бол арай навхад болох байсан л та. Гэтэ энийг төрүүлж атсан тэгээ хамгийн сүүлд бохох өөр газар. Тийм болохоор энэ дэгээ буулгаад нэг наашаас нь зөөхгүйгээд гэсэн чинь цаг юм гэсэн чинь бүр их цаг болчихлоо. За одоо чигрээсээ замдаа гараа да.